Хүн сармагчин хоёрыг эрлийцжүүлэх судалгаанууд нь шинжлэх ухааны хамгийн маргаантай сэдвүүдийн нэг байсаар ирсэн. Хүний хувьслын онол генетикийн судалгааны үүднээс иймэрхүү туршилтуудыг хийх оролдлого гарч байсан хэдий ч ёс зүйн хэм хэмжээ, шинжлэх ухааны үнэн зөв байдал зэрэг шалтгааны улмаас тэдгээр нь бүгд зогссон байдаг. 20 дугаар зууны ихэнх үеийн эрдэмтдийн дунд хамгийн их анхаарал татсан ийм төрлийн судалгааны нэг бол Оросын биологч Илья Ивановын хийсэн хүнийг сармагчинтай эрлийцжүүлэх оролдлого юм. Түүний судалгааны гол зорилго нь хүн сармагчин хоёрын биологийн ойролцоо байдлыг ашиглан шинэ төрлийн зүйл гаргаж авах, хувьслын онолын талаарх ойлголтыг өргөжүүлэх байсан боловч энэ нь шинжлэх ухааны түүхэнд хамгийн ёс зүйн маргаантай туршилтуудын нэг болжээ. Илья Иванов нь хиймэл хээлтүүлгийн аргын мэрэгжилтэн байсан бөгөөд тэрээр төрөл бүрийн амьтдыг эрлийцжүүлэх, шинэ төрлийн амьтан гаргаж авах чиглэлээр олон жил ажилласан юм. 1924 онд Зөвлөлт холбоот улсын дэмжлэгтэйгээр Баруун Африкт туршилт хийхээр явсан бөгөөд анхны оролдлогоо тэнд хийсэн байдаг. Түүний гол зорилго нь шимпанзегийн эмэгчингийн өндгөн эсэнд хүний үрийн шингэн тарих замаар үр тогтоох явдал байв. Иванов хэд хэдэн туршилт хийсэн боловч шимпанзе жирэмсэн болоогүй бөгөөд судалгааны эхний шат амжилттай болсонгүй. Гэхдээ тэр бууж өгөлгүйгээр Зөвлөлт холбоот улсад эргэж ирснийхээ дараа өөр аргаар туршилт хийхийг зорилоо. Энэ удаад тэрээр шимпанзегийн эрэгчний үрийн шингэнийг аваад эмэгтэй хүнд тарих санааг сэтэж олжээ. Гэвч энэ бол ёс зүйн хувьд маш их маргаан дагуулж эрдэмтдийн дунд хурц эсэргүүцэлтэд тулгарсан юм. Улмаар түүний судалгааг зогсоож удалгүй улс төрийн хавчилгад өртөж Казахстанд цөлөгдсөн байна. Тэрээр 1932 онд нас барсан бөгөөд түүний хүн сармагчин хоёрыг эрлийцжүүлэх оролдлого ийхүү дуусгуур болсон байна. Хэдийгээр Ивановын туршилт амжилт олоогүй ч гэлээ, үүнтэй төстэй судалгаанууд 20 дугаар зууны туршид бусад улс орнуудад хийгдэж байсан гэх баримтууд байдаг. Тухайлбал 1960-аад оны үед бүгд найрамдах Хятад ард улсад ийм төрлийн судалгаа явуулж байсан гэх мэдээлэл байдаг юм. Зарим их сурвалжийн мэдээллээр бол Хятадын эрдэмтэд хүн сармагчин хоёрыг эрлийцжүүлэх туршилт хийж байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас үүнийг гэнэт зогсоосон байдаг. Америкийн нэгдсэн улсууд 1970-аад оны үед сармагчны ДНХ-г хүний эсийн орчинд оруулах туршилтууд хийгдэж байсан гэх мэдээлэл бас бий. Энэ нь шууд утгаараа хүн ба сармагчны эрлийзийг бий болгох зорилготой биш, харин генетикийн судалгаанд шинэ арга боловсруулах чиглэлтэй байсан гэж үздэг юм. Эдгээр судалгаанууд нь шинжлэх ухааны хөгжилтэй холбоотой ч тухайн цаг үеийн ёс зүйн хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж байсан учраас ихээхэн шүүмжлэлт дагуулжээ. Генийн инженерчлэл, эс судлал зэрэг салбарууд өнөө үед хурдцтай хөгжиж байгаа ч хүнийг сармагчинтай эрлийцжүүлэх гэсэн оролдлого нь олон улсын шинжлэх ухааны байгууллагуудаас хориглогдсон хэвээр байна. Шинжлэх ухааны түүхэнд иймэрхүү туршилтууд зөвхөн хүний хувьслын судалгаанд төдийгүй амьтан ба хүний генетикийн хослол хэрхэн ажиллахыг ойлгоход чиглэж байсан нь тодорхой. Гэвч ёс зүйн хэм хэмжээ, хүний эрх, шинжлэх ухааны судалгааны хязгаарлалт зэрэг хүчин зүйлсийн улмаас ийм төрлийн судалгааг үргэлжлүүлэх боломжгүй болсон байдаг. Энэ төрлийн судалгаанууд цаашид хэрхэн хөгжих нь шинжлэх ухааны салбарт хамгийн сонирхол татсан маргаантай асуудлуудын нэг байсаар байх болно.